Хэдэн хүнтэй унтсан бэ? Welcome to Marla's channel. За hi guys. Бүр нэг юм хизээний дотн байсан юм шиг ярьж идэх үү. Тэгэхгүй бол анхны бичлэг болгож жоохон сандраад байна. Өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхлээр гадуур миний ажлыг амжуулангаа миний нэг өдөртөө танилцах болно. Яа. Миний YouTube хаяг нээж байгаа гол шалтгаан бол шүү дээ. Миний Instagram дээр ингээд яриа хөрөөтэй байгаа илүү амьдралтай орхон бичлэг амар цөөх ордог байхгүй. Тэгээд Мерсер миний ингээд илүү яриа хөрөөтэй байгаа бичлэг үзмээр байгаа хүмүүс гарч ирсэн учраас тэр хүмүүстэй зориулаад YouTube хаяг нээсэн байна. Надад одоо шүү дээ яг нэг цагийн зав. Би энэ дотор амжуулаад нүрэ будаад өмсөх хугацаа сонгоод цай авах хэрэгтэй. Би ер нь амар удаан байхгүй юу. Тэгээд уул нь бол 2 цагийн өмнө болсон. Тэгээд нэг цагт нь усанд орчлоо. Нүрэ будчихлаа. Манай гэж жоохон зам баг шүү. Тэгэл сөглөөний цай хийгээд өмсөх хугацаа сонгоод гарыг. Манай хажуу өрөө нэг өөр жоохон мама байдаг байхгүй юу? Бацаачмаар. Өндөр жоохон ааштай сэрж ийн уйлаад ахын яасан бол тоо. Өглөөний цай штэ мангар ийзи зөө зүгээр банан. Тэгээд юу штэ. Юу авокадо. Тэгээд нэг өндөг шараад талхтай болоо. Энэ шууд энэ талхан дээр штэ өндгөө шараа тавиад энэ цэцэг навчаад ирэн тавиад авокадогоо гэрчиж гусаал араас нь банан хэдэл болоо. Та нар өндөг шарах дээр давстай шаарддаг давсгүй шаарддаг. Би бол давсгүй шаарддаг. Тэр нь өндөг бол чансан ч шарсан ч байгаа юм байгаагаараа л сайхан. Илүү зөвхөн давс перц бол хэрэггүй. Миний үед нэг муу мэдээтэй чаавс авокадо маань хэрхэн ингээ муудчихжээ аимшиг юм болчих. Тэгээд чаавс эрүүл хэсгүүдийн л түгээд авчих эрүүл хэсэг. Тэг бараг амьд үлцээ хэсгүүдийн хэлэх гэдэг юм шиг. Амьд үлцээ хэсгүүдийн л түгээд авчлаа чаавс. Энийг нэгдчихэд гараад. За тэгээ хажууранд амьдардаг болохоор юм хүм угаачаа гарахгүй болдгоо хүнд тэгж дараа удаж галтаа заван хөргөж болдгоо. Тийм байна. Нэг амьд ямган юм бана цай аваа солирдсан чинь хоцрох гэж та 10 минут үлдчихэж. Хүүрээ. Би таард штэ 3 минутанд үсээ ороож хараалаа заяо. Би л нэр үнгээр үс ороохтал өөрөө үсээ ороохтал зам юм болц. Ийж хат миний үс чинь өөрөө юм чааваа сайн шинхэн заяо. Тэг би танарт яаж ороод би харуулъя. Эхлээд нь уртлын хоёроо. Чи манай талж жоох намхан болдог би ингэ чаас сууж үсээ орохгүй болвол болохгүй байна. Уртлын ерөөсөө хараа ингэ болоо. За одоо штэ. Үлдсэнийг нь. Үснийг би зүгээр үзүүрийг нэрвүүлэх гээд байгаа байхгүй юу? Та нар ойлгож байна уу? Би ингэ бичлэг хийж байгаа хугацаа хараад 3 минут. 3 минут одоо байна. Болоо. 2 минут өнгөрч ин тэ. Зохион байгуулалттай болмоор юм байна. Хувийн зохион байгуулалттай болмоор. Вала. Манай энэ чи бүр гадаа ногоорч могоор удцсан болчихжээ. Би одоо 5 минутын дараа влакн цугч байна. Влакн богон баггүй. Тэгээ бас хэд хэдэн мартчихжээ. Өнөртөө ус цацгаа мартчихж. Эмгээ солино гэж байгаа мартчихж. 5 минутын дараа миний богон хөдлөлөө. Бас хоцорлоо. Манай чихтэй штэ эргэжтэйч бай эмэгтэйч бай зарим хүмүүс ингээд амар сугны хурц өнөртэй заяа тэгээ бүр ингээд сугны өнөрч угаасаа ингээд өнөрлээд ангууд бүрсүүлдэ толгоо өвдөхөөр амар идэв штэ тэгээ ингээд плаканд энэ богонд ингээд урд хойно өдр ингээд суугууд амар ихтэй өнөртдөг зуны бүчим халуун малунд бол тэгэл бараг ухаан алтан төгөө сугны өнөрч одоо тэгэл ингээд гадуур хувцастай бараг юм савигтай байсан ч гэсэн нэвт өнөртдөг байхгүй яг энд бол. За богоон хөдөлсөн. Манай энэ ч бүр ногоорч могоорцсон байгаа зү амар гоё юм сте. Одоо ингээс богоонд байгаль үзээ явахаас өөр хийх юм байхгүй. Тэгэхээр
жоохон байгаль ширтэж коллеж байж байгаа унтлаа. Ерөөс ингээл унт шүү дээ. Гадаа гэхдээ өнөөдөр үнэхээр гоё юм аа. Цаг агаар бүр үнэхээр гоё. Ой би унтна гэж байгаад бүр үнэхээр шүлсээ гожуулаа унтчихлаа төхөө. Hit me up all night. See, lately I've been quite alright. If you with me, better ride or die. Girl, you drive me crazy. Love me, then you fuck me like you hate me. Put my ass to sleep, you like a daydream. What doesn't kill me really makes me. JJC, you wouldn't change just to grind at the beans, just to work in that cafe. Now I grind at the beats and niggas cap without the frost. I went and found myself while you were out getting lost. Nothing really changed, left the money in my pocket. Speaking of my name, young boy, better watch it. I ain't never stop unless I'm rotting in the coffin. I did it all from home, now these niggas pay me homage. I used to, mix drinks, now I mix four codes. Used to skip roll call. Сайхан ашигч байна. Wish I could do it again, then I won't be who I am. And I really love who I am. I used to skip out on exams. Now I write hits with my pen. I used to play streets for a 10. Now I get booked for a 10 for my iPhone 5. Yeah, baby, you hit me up. За guys, явсан ажил хэрэг бүтсэнгүү дээ. Одоо яа гэм ба бүм. Up all night. See, lately I've been quite alright. If you with me, better ride or die. Cause girl, you drive me crazy. Love me, then you fuck me like you hate me. Put my ass to sleep, you like a daydream. What doesn't kill me really makes me. Yeah, it makes me stronger than ever. I knew these days would get better. I just been chasing my treasure. I will not crack under pressure. Your skin so smooth like some leather. You so cute when you're fed up. Don't you never say never. Cause these days will get better. I say, wait, about time I gotta upgrade. Niggas preschool, about time you move on upgrade. Up. Өнөөдрийн зорьсон ажлыг бүтээгүй болохоор одоо бүр амар бодлого ширчлээ. Яах уу, ийх үү гэд амьдарч байгаа уустаа 5 жил болж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө Америкийнхаар ногоон карт гэдэг шиг энэ хийхээр Европын шингээний виз авдаг байхгүй юу. Одоо энэ чинь 5 жил амьдарч юм бол тэгээд тэр маань бүтэхгүй болоод байгаа байхгүй юу. Би одоо ажил хийхгүй байгаа. Тэгэхээр заавал ажилч байж ямар нэгэн гэрээтэй үйлдвэрт юм уу ямар нэг үйлчлэгийн газар 3 сар дор хаяж ажиллаж ээж миний виз бүтэх гээд байна. Тэгээд хурдан амир Монгол явах шалтгаанууд зөндөө гараад ирсэн болохоор хурдан Монгол юмар байна. Гэтэ зинтийнхээ визийг унгаачмааргүй байна. Яах вэ бүр ингээд амир хэцүү шалганд орчлоо. Өнөөдөр бүр нэг бүтлэн бөксөөр ирсэн гэдэг шиг. Сибэр би ингээд буцаад нөгөө амьдрал бот руугаа явах вагоныхоо тикетийг авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр вагон туслагдсан. Тэгээ одоо ингээд цаг 30 минут би ингээд мангар юм шиг ганцаараа ингээд сууж байна. Яа. Уулын цадаан газрын хүн миний ажлыг бүтээж өгөхгүй үнэхээр чин сэтгэлээс ингээд зөвлөгөө өгөөд чи ингээд тийгээчгээд тэглээ чаваас би тэр өндөр бүр 2 дахь очиж байгаа байхгүй. Тэгээд амар юм өрөвцөн харцаар хараад чаваас да яана ингээд болохгүй виз ч унлаа штэ. Сарын дотор ажил болохгүй виз ч унлаа штэ нэтрээгээл. Тэгээд даанч заяан хичээсэнгүү дээ. Европын зарим жижиг хотуудад ингээд Аз хүмүүсийг амар дээрээс нь доош ингээд харан зав. Тэгээд намайг одоо жишээ нь ингээд харахад балаа юм шиг ингээд камера барайл өөртөө яриад солиорол яваад байгаа боловч яг хүний нүдээр харахад л тэгж харагдаж байгаа л ш. Надад л би ингээд өөртөө камерын өмнө чөлөөтэй юм яар сурч ий. Надад амар гоё олон туршлага болоод байгаа байхгүй. Baby, hit me up all night. See, lately I've been quite alright. If you with me, better ride or die. We did it from a... За guys, гэртээ ирсэн байт юм аа. Би амарсан ясаар та нарын асуултанд хариулах гад
энэ чи асуултуудаа бэлдсэн байж энэ би сторийн дээр яг асуулт ч гээгүй толгонд орж ирсэн юм а бичээрэй бичсэн байгаа. Тэгээд юу бичсэн байгааг сонирхцгоё. Энэ дундаа сонирхцгоё. Эхлэе. Шууд хамгийн дээрээс нь эхлэх үү, доороос нь эхлэх үү? За юутай ч. Шууд хамгийн доороос нь хамгийн эхэлж бичсэн. Oh my god. Чи тэ ямар хэв бэ? Хамгийн хинт бичсэн хүмүүсээс эхэлцгээе. Дуртай Монгол дуу гинэ. Дуртай Монгол дуу гэхэлэр би ер нь яг рээлнүүд дээр дуртай дуунуудаа л уралт юм байна. Тэр хэлээр дуртай Монгол дуунууд гэсэн үг. Паста рэл миний харж байсан хамгийн гоё рэл гинэ. Баярлаа. Хэдтэй вэ гинэ? 21-тэй. 20-тэй. 5 сард 21 хүрнэ. Keep going гинэ. Баярлаа. Толгой. Толгоонд орж ирсэн чи зөвхөн толгойг бичсэн байх юм гэж юм бэ? Яаж ингэж гоё edit хийж сурсан юм? Ямар апаар янзлдаг нэ? CapCut гэдэг апаар янзлдаг шүү. Чантэл сундаа. Нани? Эмэгтэй хүн эргэлт эрэгтэй хүнээс юу хүсдэг, хардаг вэ гинэ? Ер нь бол хүн болгон өөр юмсдаг байх. Зарим хүмүүс ингээл халамж, сэтгэл мэтгэл энэ төрөө би бол яг үнэнч байдлыг хүсдэг дээ. Хайртай шүү, хөөрхөн шүү, ёо. Толгойд орж ирсэн юм аа бичсэн чинь чигээ биччихлээ. Хайртай шүү, хэдэн хүнтэй унтсан бэ? Нани? Би ч одоо ингээл хар багасаа ээж аавынхаа дунд унтчил өслөө шүү дээ. Хоолны бичлэг чаяа гинэ. Хоолны бичлэг одоо ер нь мөддөө орохгүй хаа. Эндээ жоохон хайртай байл да монголчуудаа гинэ. Хааха өөрөө толгой дотор бид шүү дээ. Амар ядарчин төгсөг өгөөгээ мэдэхгүй, төгссөн ч юу хийхээ мэдэхгүй дандаа ийм байх юм шиг. Ер нь нөгөө нэг мэрэгчлээ яг нөгөө нэг хайртай дуртай мэрэгчлээ сонгоогүй. За ер нь энийг хэлгэн гिचий гэж сонгосон хүмүүс яг төгсөөд юу хийх гэж мэдэхгүй сурах хэрэмцэлгүй байд юм шиг байна тий. Чамайг их сэтгэлээр өндөг буцалгаж идэнэ. Чамайг их сэтгэлээр өндөг буцалгаж идэнэ. Ой. Хоол идэгнэ. Одоо бүрэн аюу дураараа юм бичих юм. Хоол идэ, хоол хийж өг, ирж хоол хийж өг. Ядарч ина пом. Ёо энэ аригчин хажуунаас холдчихоосэй гинэ. Хөөхөдөө ямар аригчинтайгаа байгаад байгаа юм бэ? Оны төсвөл 50k-аас чиг дагажтай болсон мань гэдэгт итгэлтэй гинэ. Оо баярлаа. Хурд нэгд өдөр болоосаа юм. Яагаад нэгдхийг хүлээгээд байгаа юм? Нэгд өдөр чи харин хүлээхгүй хурдан 5 дахь хагасан болоосаа гэдэг юм. За энэ сон бахан солонгосоор бишээ. Энэ бахан японоор юм бичсэн юм шиг байна юу нүү? Цуяку Нареру Рио во шита боку ва цэт. Забэл. Үнэг шиг гинэ. Би юу? Амир юм бэ. We need more хоол чаадаг бичлэг. Хин. Найз бүсгүйгээ болгоно учир нь займ нь ойрхон байгаа цаг минь жаахан богино боо гэж бичиж. Багтааг юм шиг байна. Богино л гэж байгаа юм шиг байна. Энэ баг юунууд баг намайг найрдаг панчлайн бичээрэй гэсэн юм шиг юм бичсэн бах юм. Унтмаар байна гинэ. Харин тийм ээ ер нь бол одоо бичлэг хийж байгаа би ч гэсэн яг унтмаарлаа. Унтис ирэхгүйгээр гинэ. Ёо Монголоор дур унтмаар байгаа хүмүүс юм шүү. Яаж айтайхан найрах вэ краш гинэ. Краш яаж найрах вэ гэд YouTube дээр зөндөө бичлэг өгд юм л шүү дээ. Тиймэрхүү бичлэгнүүд үзвэл бас өөр дүнтэй л. Тэгээ краш яаж найрах вэ гэхэл зүгээр л миний бодлоор шүү дээ. Нүдэнд нь ингээл айл болох олон өртөөд басгах л хэрэгтэй юм шүү. Чех руу яаж явсан бэ гинэ? Чех руу гэр бүлээрээ хамтдаа бөөндөө явсан. Найз залуу байхгүй. Мах. Улаан өнгө гой цогт юм байна. Баярлаа. Чехэд амьдрах хэрвээ сул тал байдаг бол түүнийг хэлээч гинэ. Чехэд амьдрах ер нь хэд хэдэн миний бодлоор чехэд амьдрах хэд хэдэн зүгээр сул тал бас давуу талууд байдаг. Яг амьдрахад тухтай амьдралын нөхцөл амир ихтэй энэ гэр бүлэрээ ирээд хүүхд гаргаад амьдрах юм бол бас амар боломжтой. Жимсээ ээжүүдэд ингээ гэрт байх хугацаанд нь сар болгон мөнгө өгдөг гэх юм. Тэгээд ер нь бол мөнгө хурааж чадахгүй. Хоёр идэхгүй хоос оруулахгүй гэдэг шүү дээ. Энэ тийм л газар та. Тэгж бодож. Тэг хүн хүний бодол өөр ах шүү.
Чигчин л толгойд орж ирж байна. Нэг сайхан хаалц бильярд тоглож үзэх юмсан хажуудаа цөөвн сүтэцээ тавиад гэнэ. Яа юу ч юм бэ. Орой таарлах уу? Энд доогүй юм бах та. Таныг харахаар өөрөө ирэхгүй бардан баймаар байна. Вау, тэг санагдаж байгаа бол ямар гоё юм бэ. Үлгэр жишээ авч байна танаас. Өөртөө итгэл суулгаж байгаад баярлалаа. Бяцхан финис нэ. Вау. Гайхалтай баярлалаа. Таны гоё ASMR мукбанг хийвэл гоё гэнэ. Хөөе, тэтг нэр яг дэмжиж дэвэл би ингээд YouTube дээр гоё мукбанг бичлэг хийж болно шүү. Камер тэг миг 2 байхгүй болохоор бас жоохон чанаргүй болох байх гэж би бодож байна. Хидтэн горл. Хөртэй. Краша яаж найрах вэ? Түрүүн хэлсэн те. Төрсөн охин хүүхдээ яагаад өдөр болгон пицца навшоор нь хараад юм бэ? Амар юм бэ. Өдөр болгон өөрөөртөө хайртай байцгаая яасан шүү. Минийх биш хүнийг санахаар болмоор. Минийх биш хүнийг санахаар болмоор гинэ. Хүнийг санаад байгаа юм те. Тийм шүү. Хайсан хоогоо буцаагаад авдаггүй болохоор зүгээр хог цаашаа юмнуудыг хаях хэрэгтэй. Яа, амар токсик орж ирж байна guys. Чиг очихоор хамт кофе уух гинэ. Бараг чамайг ирэх гэсээр идэл би Монгол явчих байхаа та. Нүдний хойноос зурдаг юм чи арай л амар үгүй юу? Нүдний хойно контр сайн тавиад сурчвал ер нь гоё штэ. Хүний амьдралд хэрэгцээ барагдахгүй муу гинэ. Ер нь тийм шүү те. Хязгааргүй мөнгөтэй хүмүүст ч гэсэн яг ингээд хэрэгтэй юм ханна гэж үйт юм ер нь. Ер нь ингээд хэрэгцээнд ханна гэж юм байдаг юм. Гэтэ ингээд байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаад үсэх юм бол бас арай өөр мэдрэмж төрж магадгүй шүү та. Тэгж бодож байна. Хаврын баяр дээр харсан царайлаг юм билээ. Би амар дэлбэрцэн явжсэн шүү Хаврын баяр дээр. Ер нь тэр Хаврын баярын партин дээр ч гэсэн би ингээл юм баг бодоггүй л явчих байсан билээ. Би амар нэг тийм сайн шуламлаг бутцсан байхгүй юм ингээд нүдээ голоор нь сэтэлж мэтлээд ер нь л ганцаараа гадаадад амьдрах ямар байдаг вэ гэнэ. Ганцаараа гадаадад амьдрах уу? Гэхдээ ер нь бол би баг ганцаараа байгаас ялгаагүй л амьдарч байсан л та. Аав ээж маань энэ байсан байхгүй. Тэгээд би тусдаа гарсан. Амар би даацурдаг. Илүү олон боломжууд нэгддэг гэх юм уу? Бас хүнээс юм хүлээлттэй байха болно. Бүх юм яг ингээд хөрсөн дээрээ буугаад чиний толгой дээр буунгууд ямар нэг юмд ингээд найдахаа болно гэх юм уу? Бичлэгүүдийг нь хараад урам зориг хүч чадал нэмдэг гоё урамтай цоглог бичлэг хийдэг гинэ. Вау. Баярлалаа. Яаж маргааш 6-аас босч гүнэ гинэ. Гэтэ ингэж 6-аас босч гүмээр байгаа боловч ингэ тийм амар өөрийгөө зовооцсон хийгээд юм те. Яаж босноо. Гэнэ гоё жаргаж гүгэл гоё юм шүү. Өөртөө чаднаа биш чадах ёстой гэдэг шаардлага тавих. Гэтэ миний бодлоор эсэргээр байхаа. Зүгээр чаднаа гэж урам зориг авсан дээр хаа чадах ёстой гэж өөрийгөө хүчлэхгүйгээр би юу нэ бятупулэгчүү бятипулэгчүү бяти зүгээр англиар бичихгүй дээ мэдв. Тэгтээ баярлаа. Хоол удам болоосаа гинэ. Ирээд ич үзсэн өмнө нь сак байна гинэ. Баярлаа. 100 чад бичлэгээс хойш таны шүтэн биширч болсон гинэ. Чи хөөрхөн битүү хүчээд. Амар тайван амьдрал. Амар edit хийдэм бэ. Amazing. Яг үндэ мэрэгжлийн хүмүүсийн медиа эдитийг харах юм бол амар амархан л харагдаж байгаа шүү дээ.
Тийм болохоор би бол өөрийгөө ингээд амар хангалттай сайн эдит хийдэг гэж бол хизээж хаанч тэгж хэлмээргүй байна. Энэ бол жоохон ичмэр. Яг ч мөрөөсө glow up хийж чадахгүй байна энэ. Ямар шалтгаанаар ингээд glow up хийх гээд байгаа. Заавал glow up хийх шалтгаан байгаа юм уу? Өөр хөрөө байж болохгүй юм уу? Эсвэл ямар нэгэн glow up хийх заавал шалтгаан байгаа юм уу? Ямар шалтгаантай гэдгээс л хамаарх байх та. Тэнцэл хоол хийдэг нэртэй болно гинэ. За. Энийг би уншихаас ингээд санаа зовоод. Энийг би уншихаас хичээд байна энэ ч оруулж. Эйшэс эмрэж. Эйшэс Ешэс эмрэж гэж юу? Тэ еш мэс чанга юм шиг байна те. Би тэгтээ өвж үзээ болохоор сайн мэдэхгүй л юм л та. Еш бол чанга хаа. Үнэхээр хөөртөн шүү та. Хөөрцөн хүй ингэж та нар юм сонирн бичээд байгаа мó би эсвэл ингэж уншиж чадгаа биз юм уу? Энэ бол ингэж аим хөөрцөн шүү та гэж байгаа юм шиг л уншигдчих. Хөөрхөн шүү та гэж байгаа юм баярлаа. Хөөрхөн шүү баярлаа. Шалгалтаа давнаа. Yes. Чи чаднаа. Даваарай. Ёо диплом бичих хэцүү маа гинэ. Хүү чанга ажиллав шүү. Мо эргүү бентнерт цагаа үрсэн гэж бодохоор л. Гэтэ ер нь битээ харамсараа за ингээд мэдэж авсан, сурч авсан тэр хүнтэй холбоотой ингээд тэр хүн чинь чамд ямар нэгэн ингээд одоо сэтгэл үлдээгээл явж байгаа штэ, ямар нэгэн туршлага үлдээгээл явж байгаа штэ. За ийм хүн ядчил ийм хүнд юм байна, ийм хүнд юмтэй юм байна гэдэг ийм барагцаа өгж байгаа штэ. Тийм учраас ер нь учирсан хүн болгоно битгий харамсараа. Тийм ямар нэгэн хүн учрах ёстой болол учирч байгаа байх гэж бодож байна. Надад хайртай гэж хэлгинэ. Би танч нэр нь чаддгүй. Начва Наяя бичим тартай. Өөрийнхөө байгаа нь үзэхэд урамтай байдаг шүү. Тэрсэндээ хүрээр амжилт. Баярлаа. Хөөе энэтэй манай нөгөө нэг ингэдсэн туул мөн үү биш үү? Туулка гэж бичсэн байх юм уу биш үү? Бараг мөн л юм шүү. Хайдглаа. Биш юм болов уу? Яна. Энэ ихтэй ийм жижигхэн байгаад болохоор ингэ царай нь харагдахгүй байгаа шүү заа. Би ирээдүгөө танаар төсөөлөд байх юм гинэ. Яа би ингэ бодохоор тэгтээ юм штэ ингэ бүр ингэ хин нэгний ирээдүг ингэ надаар төсөөлөгдөн ингэ гэж бодонгууд нэг хүн ч гэсэн ингэ надаар ирээдүгөө төсөөлнө гингүүт ингэ бүр амар гой санагдаж байгаа байхгүй юу? Мэдгүй. Үгээр илэрхийлэх арга бол надад алга. Гой контент хэрэгтэй байна үзчихмээр гинэ. Бэг үзчихмээр л контент хийгээд байгаа болтой байгаа шүү дээ. Уулна. Жүжигчин байсан шиг санагдаад байх юм. Аим би юу? Жүжигчин болмоор байна. Ер нь бол болмоор байгаа шүү. Ярьж чадахгүй байсан ч хараад суумаар гинэ. Амар панчлайнууд шиг юмнууд л орж ирээд ах юм да. Хөөргөн чихтэй маа би уг нь ийм чихтэй байсан бол гэж боддیں۔ Хөө энэ чих чинь хүсэх юм бол биш. Хүн хүсэж байх чих бол биш шүү. Гэтэ манай ээж аав миний чихэнд амар дуртай. Тийм болохоор ээж аав маань миний чихэнд дуртай байдаг болохоор би ер нь бол чихэндээ дуртай болж байгаа. Сүүлийн ер нь хүмүүс бас ингэ миний чихээ магтаж байгаа учраас ер нь бол би чихэндээ дуртай болж байгаа. Ямар хөөрхөн ямар креатив охин бэ? Чигт байдаг найздаа харуулсан чинь найз штэ гинэ. Надад ихтэй чигт юу зөндөө найзууд байдаг штэ. Дотн найзлдаггүй ч гэсэн зүгээр таньдаг бол зөндөө найзууд байдаг. Ёстой хөөрхөн их ч зөндөө love baby. Баярлаа. YouTube нэр юу вэ гэж байгаа юм шиг байна те. Миний Instagram-ын био дээр байгаа шүү за. Одоохондоо яг boyfriendтэй бодол байхгүй байгаа ч үнэхээр чамд тохирно гэж бодсон. Чамд зин стилээсээ хайртай хүн гарч ирвэл яах вэ?
надад чин сэтгэлээсээ хайртай хүн юм уу эсвэл би тэр хүн чин сэтгэлээсээ хайртай хүн гарч ирэл гэж юу? Би хэрвээ үнэхээр өөрөө чин сэтгэлээсээ хайртай хүн гарч ирэх юм бол тэгэл амьдралын зам тохирох нь үгүй юу харж байгаа л үерхээ штэ. Гол нь тэгээд амьдралын хэв маяг тохирч гин үү? Хэр үзэл бодол нийлж нэгтгэн л амар чухал надад бол. Та гоё эдит хийдэг юм чинь гоё өөрийнхөө эдит хийдгээ заагач би сурмаар л байна. Хөрхөн гэнэ. Би эдитийн сургалт ер нь бол зарлах байгаа. Гэхдээ арай заах төвшөнд бол хүрээгүй гэж өөрөө бодоод байгаа байхгүй. Тийм болохоор ингээд хатгалж агаад бас хүнд ингээд заах техникээ өөрөө сурчаад дээрэс нь илүү сайн дидэлтэй болчоод ер нь бол заана гэж бодож байгаа шүү. Заана гэж бодож байгаа. Одоо бэлтгэлээ сайн хийн юунд ч сатаарахгүй, шамдарахгүй гинэ. Yes. Амжилт. Бэний хүмүүс ороод ирлээ. Сайн хажуур нэг жоо жирээ жоохон тасалдчихлаа. Тэгээд алинд нь суучлаа би мангар юм шиг зогсоод байсан байна. Миний хөлбөр өнөөдөр жингээ алхаад амар өвдсөн. За хаан зогслоо. Чи бас хажуугаар 6-аар гарч ирүүлэх байхаа гэж бодож байна. Би бас тэгтээ өөрийгөө ингээд сайн зурдаг ч гэж хэлэхгүй заяа. Тэгтээ би энэ зурдаг юугаа зүгээр ингээд сонирхол хэвээр нь л зүгээр ингээд байлгамаар байна. Одоо бүр ингээд айл ихнэр мэхнэр болсон хойно ч юм уу хаад нэг гоё гэртээ зураг муураг зураад ингээд гоё хан дээр өлгчдөг ч юм уу те. Нэг тиймэрхүү л хэмжээнд сонирхол маягаар л байлгая гэж бодож байгаа. Ер нь бол нэг амар хөвчүүлээ гэж бодохгүй агуу. Яш яаж өгнөө депрессний бэ нэ. Яа хэцүү мэдээ. Өмнөс чинь хэцүү санагдчихна. Арх уу? Хин би арх уух юм уу? Эсвэл чиний толгойд арх бодогдоод байгаа юм уу? Ойлгохгүй шүү. Токсик найзаа яах вэ? Гэхдээ чи токсик найзаа яхаа мэдгүй байхад би одоо чиний токсик найз дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Бас тийм биз. Ээжи би том болоод энд бол чиний бичлэгнээс хойш тасралтгүй аманд орж аминд ч орж хүч нэмжинөө гэмээр ямар хөөрх юм бэ? Олгоо гэнэ. Толгойд ч олгоо бодогдоод байна. Мундаг гинэ байлаа. Ядраад байна гинэ. Харин тийм ээ, ер нь бол хэний хинаагүй л ядарч шүү. Цаг агаар сайхан гоё өдөр байна шүү гинэ. Харин тийм ээ, манай энэ ч цаг агаар үнэхээр гоёлаа. Баяр үргээ амжилт хүрхнөө, цааш дэмжиж явна хүчтэй байгаарай гинэ. Баярлаа. Баярлаа давка. Санж өгөх нь гинэ. Намайг үгүй юу? Өөр нэг үү? Хэнийг? Анх чиний төрхийг, дараа нь чиний сэтгэл, одоо чиний ор. Би хэн бичснийг мэдээд байгаа болохоор надад гоё наа. Яг миний таньдаг хүн бичсэн болохоор надад амар гоё наа. Наана хэр удах юм гинэ. Би одоо энэ ч бол нэг удахгүй бошуухан Google Монгол руу явмаар байна. Маргааш чамаагүй. Тэгэхээр эндэх ажлаа аль болох гэл цэгцэлчээд тэгээ Google очичмаар байна ерөөс үнэхээр. За тийм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийн ингээд ерөөсөө гэл ингээд базаа дуусгачих. Тэгээд өнөөдөр бол ер нь бол маш муухай өдөр байлаа. Бүх юм бүтсэнгүй, амар бүтлэхүү өдөр байлаа. Цаг агаар сайхан байсан ч гэсэн миний бүр нэг ч ажил бүтсэнгүй. Гэхдээ бас юм гоё хүмүүстэй хамтарч ажиллахаар болсон болохоор тэрийг ингээд бодохоор гоё догтлоод амар гоё байна. Ер нь Монголд очиод хийх юмудаа бодохоор ингээд амар гоё догтлж байна. Тэгээ хурдан явмаар байна. Яа. Тэгээд төсгөлт нь нэг юм хэлчихье. Нэг охин одоо аална хэрэгтэй байж чаддгүй хүнд цагаа өрөхгүй гэж бичсэн байсан. Тэгээд энэ дээр би яга зүгээр адилхан үзэл бодолтой байгаа болохоор дэлгэрүүлээд өөрийнхөө үзэл бодлыг хэлчихье гэж үзсэн юм. Тэгээ өөрт нь яг ингээд юу золиослоод өөрийг нь хайрлаад яваад байгааг мэддгүү, үнэлдэггүй, чамайг хүндэлдэггүй тийм хүнтэй байвал үнэхээр цагийн гард шүү. Чамд өөрөөсөө юу зориулж байгааг мэддэггүй тийм хүнд битээ цагаа өрөөрэй. Тэгээд чиний тэр хүнд зориулж байгаа цаг хугацаа, сэтгэл, нулимс болгон амар үн цэнтэй шүү, хайран шүү
гэж л хэлмээр энэ. Тэгээд өөрийнхөө нулимсны сэтгэлний цагийн үн цэнээ мэддэг байгаарай л гэж амар хүсмээр байна. Би ингээд өөрийнхөө зүгээр ингээд туршлагаас хэлж байгаа шүү заа. Тийм. Чамд амьдралаа, ажиллаа зориулж гин үү? Хамиг юма дэнжин тавиад зориулж гин үгүй юу гэдэг чинь үнэлдэг хүнтэй л хамт байгаарай гэж хэлмээр байна. Зарим нэг хүмүүс ингээд Европт амьдрах визээ хүртэл унгаах дээрээ тулаад ажил дээрээ ажлаасаа халагдах дээрээ тулаад чамаагүй чамд зориулж байгаа үн цэнийг нь мэддэг. Тийм л хүнтэй хамт байгаарай. Өөрийнхөө үн цэнийг мэдрээрэй. Love you. Амар хөөрхнөр амар гой дуусгамарах юм даа. Би хөөрхөн биш байгаа даа. Love you. Хайртай шүү. Баярлаа. Хөөрхөн урмын үг хэлдэг хөөрхөн охтуудтай баярлаа. Хөөрхөн хүүд нартай.